Үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчид Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжил чухал ач холбогдолтой бөгөөд нийт ажлын байрны дийлэн хувийг бий болгодог. Эдгээр хүмүүс төр засгийн дэмжлэгээр үргэлж дутагдж байдаг. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгч Чухнагийн хүрэл зөвхөн санаажилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөлгөөний хүрээнд үйлдвэрлэгчдийг төлөхөө дэмжиж байна. Энэхүү ажлын хүрээнд ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Даваа Баяр болон улсын хурлын үйлдвэрчлэлийн бодлогын байнгын орооны гишүүд Эрүүл Монгол Мах Эко компани үйл ажиллагаатай танилцлаа. Өнөөдөр Монголд ийм үндэсний үйлдвэрлэл баялаг бүтээгчид маань олноор бий болсноороо эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой. Монгол хүн ажилдаа орлоготой болж байна. Дээр нь үндэсний үйлдвэр одоо жишээл наад зах нь малчид маань янз бүрийн одоо ченжээр дамжихгүйгээр зах зээлийн үнээр өнөөдөр энэ үйлдвэрт мал махаа нийлүүлэх ийм боломжийг бас бүрдүүлж өгсөн байна. Тий, Монгол Улсын ерөнхийлөгчийн гаргасан одоо бодлого үйл дээ. Нэгдүгээр одоо юу гэдгийг үйлдвэрлэгчдэд дэмжих ийм бодлогыг гаргасан. Үүний дагуу одоо тэгээд бид одоо хууль эрх зүйн орчныг арай хялбаршуулах, зөвшөөрлийн асуудлыг одоо багасгах. Тэгээд одоо юу гэдгийг аль болох нэг цонхны үйлчлэгээр одоо тэр асуудлыг шийддэг ийм орчнуудыг бас бий болгох ийм л одоо бодлогыг одоо бас барьж ажиллана. Хоногт 2500 бог 500 бод төхөөрөх хүчин чадалтай Эрүүл Монгол Мах Эко компани нь нийт орон нутгийн 300 орчим хүнийг ажлын байраар хангаж сүүлийн үеийн дэвшилтэд ажлын бүтээмж өндөр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан үйл зөвөрөх тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Одоо ерөнхийдөө бол бид нар бол хамгийн их нийт ажлынхаа бол 95% орчид байна. Тэгээ үлдсэн 5% бол бид нар ямар нэгэн байдлаар цогцолоод тэрнээс бол манайх бол ямар нэгэн одоо улсаас нэг төгрөгч аваагүй, нэг төгрөгийн зээл авч үзээгүй. Тийм. Зөвхөн өөрсдийнхөө хөрөнгөөр гадаадын хөрөнгөөр татаад өнөөдрийн бүтээн байгуулалтыг хийж байна. Дээр нь яаж нэг орон нутгийн ажилгүй хүмүүсүүдийг ажилтаа болгож байгаа. Тэгэхээр энэ орон нутгийн зэрэгэлдээ аймагуудын хүмүүс эмчээ ирээд ажиллаж байна. Дараагийн асуудал бол зах зээлээс сайдуу 150 км Улаанбаатар хотоос наан байгаа учраас энд махаа борлуулаад боцох. Малчидчууд энэ үйлдвэр дээр авчраад орон нутгийн малчид, өнгийн малчид байна уу, аймагуудын малчид авчраад махаа энэ шууд яг зах зээлийн унаа нийлүүлээд боцох гэдэг ийм олон давуу талуудтай. Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд бага хөдөө урт хугацаатай санхүүгийн дэмжлэг, үйл ажиллагаа явуулах газрын зөвшөөрөл гэх мэт асуудлууд нэн тэргуунд тулгамдж байна. Өнөөдрийн хүртэл өөрсдийн хичээл зүтгэлээр баялаг бүтээж буй тэдэнд төр засгийн дэмжлэг хэрэгтэй байгааг мөн онцлолоо.